багш нэг асуулт асууя. Эхний асуулт. Танд өдөрт хэдэн цаг байдаг вэ? Нэг өдөрт хэдэн цаг байдаг вэ? Нийтдээ 24 цаг. Нийтдээ. Надад тэгвэл хэдэн цаг байгаа вэ? Надад 25 цаг байдаг шүү дээ. За мэдээж энэ зүйл 25 цагтай хүн гэж бол байх уу? Байхгүй тийм. Тэгэхээр танд надад ер нь энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх хүнд 24 цаг байна. Тэгээд энэ 24 цагийг бид нэр хэр бүтээмжтэй, хэр аз жаргалтай, хэр одоо сэтгэл хангалуун, хэр одоо амжилттай өнгөрүүлэх вэ гэдэг бол цаг төлөвлөлтийн тухай асуудал болж таарч байгаа. За тэгэхээр бидний яг та хэдийн сайн хэлсэнчлэн 24 цагийг бид нэр 3 зүйл хувааж байгаа. Ажлын 8 цаг, за тэгээд гэр бүлдээ зориулах 8 цаг, унтаж амрах 8 цаг гэж хувааж байгаа байхгүй юу? За тэгвэл ажлын 8 цагаараа бид нар яг тэр 8 цагтаа төвлөрөөд оюун сэтгэл бие ухаанаа ядгийг тухайн өдөртөө тухайн ажилдаа төвлөрүүлээд яг энэ өдөр юу хийх ёстой тэр бүх ажлаа яах нь 100% гүйцэтгэлтэй хийж чадж байгаа бол та ажлын 8 цагаа маш сайн төлөвлөж ажилтдаг хүн байх нь. За магадгүй биднэрт 2 дахь одоо 8 цаг нь бол гэр бүлдээ зориулах 8 цаг байж байгаа. За гэр бүлдээ зориулах 8 цагийг бид нар яаж өнгөрүүлдэг вэ гэхээр магадгүй та хайртай хүүхдүүдтэй те ярилцахад, тоглоход одоо тэр амьдралд нь үлдэх сайхан дурсамжийг нь өнгөрүүлэхэд нь чанартай цагийг гаргаж чадж байна уу? За дараагийн нэг зүйл нь та хамтаага тулгамдсан асуудлуудыг сайхан суугаад ярилцаад тэгээд шийдлийг нь хамтдаа гаргаж чадж байна уу? За магадгүй та өөрийгөө хөгжүүлэхэд хэдэн цаг гаргаж байна вэ? За өөртөө шинэ зүйл сурахад цаг гаргаж чадж байна уу гэдэг зүйлийг асуудаг гэсэн үг байхгүй юу? За та шинэ зүйлийг сурахдаа цаг гаргаад гэр бүлдээ цаг гаргаж байгаа бол та үнэхээр сайн цагаа зөв хуваарлаж чаддаг хүн байна гэж энэ дээр бид нэ үзэх гээд байгаа. За дараагийн нэг зүйл нь бол маргааш бид нэр хэр бүтээмжтэй ажиллах уу, маргаашийг хэр үр дүнтэй өнгөрүүлэх үү гэдэг бол бид нэр өнөөдөр хэр сайн амарснаас хамаардаг гэсэн. Тэгэхээр хүн хамгийн багадаа яг зөв цагтаа 8 цаг унтжиж бүтэн энерги төгтөг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар яг нь яг энэ одоо тэнцвэрт байдлаа хадгалаад өдрийн 8 цагаа өөртөө зориулаад өөрийнхөө хувьд бүтээмжтэй өнгөрүүлэхийг л цаг төлөвлөлт гэж хэлээд байгаа гэсэн. Тэгэхээр та бүхэн маань яг нь 8 цагаараа өөрийнхөө ажлыг маш сайн өөртөө тааруулж төлөвлөдөг байх хэрэгтэй байна гэсэн.